За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За 7:04 мэдээллийн цаг маань эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн мэдээллийн цагаар за хүн ам орон сууцны 2025 оны завсрын тооллогын удирдлага зохион байгуулалт мөн дан системийг хэрхэн зөв ашиглах вэ? Заавар түүний тооллогын мэдээлэл цуглуулах аргачлалын талаар мэдээлэл өгөхөөр үндэсний статистикийн хорооны тооллого өгдлийн шинжилгээний газрын дарга Ариун Болд статистикч их чаргалнаар маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд мэдээлэл эхэлнэ үү гэд Ариун Болд даргыг микрофонд урьж байна. За бүгдд нь өглөөний амар амгалан гэрэн мэдчихлээ. За өнөөдрийн мэдээллийн цагаар Монгол улсад зохион байгуулж явж байгаа хүн ам орон сууцны 2025 оны завсрын тооллогын үйл ажиллагаатай холбоотой тогтч мэдээллийг та бүхэнд эхлээд хүргэнэ. За үүний дараагаар болвол за иргэд тооллогот хэрхэн хамрагдаж өөрийнхөө мэдээллийг өөрийн болон өрх гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг энэхүү зааварчилгааг манай хүн ам орон сууцны тооллогын эцсийн статистикч инх жаргалын зүгээс өгөхөр байгаа. За слайд руу хааш. За тооллогын үйл ажиллагааг бол ээлж тооллогыг 10 жил тутам зохион байгуулах. За энэ хоёр ээлж тооллогын дундах 5 жилийн хугацаанд бол завсрын тооллогыг бол зохион байгуулахаар бол хуульчилсан. За тэгээд тооллогыг бол зохион байгуулах аргуудыг бол дараах байдлаар тодорхойлсон байгаа. За нэгдүгээрт нь бол нэг бүрчлэн хүн амыг тоолох мэдээлэл цуглуулалт газар дээр нь явуулах ийм аргаар зохион байгуулах боломжтой. За хоёрдугаарт нь бүртгэл суурьсан аргаар зохион байгуулах энэ боломжийг бол хуулийн тусгаалan зааж энэ тухай зохицуултыг бол тутсан байгаа. За тооллоготой холбоотойгоор тооллогын улсын хороог бол байгуулсан 24 оны 2 сарын 8-ны өдөр үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар баталсан. За энэ хороог бол үндэсний статистикийн хорооны дэд дарга ахалж байгаа. За нийт 14 яамнаас бол төрийн нарийн бичгийн дарганыг оролцуулсан ийм тооллогын хороо зохион байгуулагдсан. За тэгээ хуулинд бол 3 яамн дээр бол тусгайлан тооллогын комисс давчааг байгуулахаар бол заасан байна. За нэгдүгээрт нь бол гадаад харилцааны яам. За гадаад байгаа Монгол улсын иргэдийг тоолж бүртгэлжүүлэх үйл ажиллагааг хариуцсан зохион байгуулахаар бол тусгагдсан. За хоёрт нь батлан хамгаалахын яам байгаа. За энэ дээр бол хугацаа цэргийн албан хаагчдын тоо наривчлан тодорхойлж за энэ тоотой холбоотой мэдээллээ тооллогын мэдээллийн санд нэгтгэх ийм үүрэгтэй байгаа. За гуравдугаарт нь хууль зүйн дотоод хэргийн яам. За энэ дээр бол дотоодын цэрэг за тодорхой байдлаар эрхээ хязгаарлуулсан иргэд за орон гэргүй иргэд гэх мэтчлэн ийм institutional population буюу институцэл хүн амыг бол тоолж тооллогын үр дүнд нэгтгэх за үүнтэй холбоотой зохицуултуудыг хийж яхаар бол ингээд тусгагдсан. За түүнчлэн бүх аймаг нийслэл дүүргийн түвшинд бол тооллогын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өөрсдийн харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд бол тооллогын үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотой тооллогын комиссууд бол байгуулагдсан байгаа. За тэгээ энэ удаагийн тооллогын гол онцлог нь бол бүртгэл суурилсан тооллого гэж бүртгэл суурилсан тооллогын аргыг ашиглаж тооллогын мэдээллийг цуглуулж бүрдүүлэх энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бол зохион төлөвлөсөн. За үүний дагуу бол төрийн байгууллагад байгаа суурь болон төрөлцсөн мэдээллийн сангуудыг хэрхэн яаж ашиглах вэ? Үүнтэй холбоотой шийдлийг боловсруулах, мэдээллийн чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор бол техникийн ажлын хэсгийг зохион байгуулж ажиллаж байгаамаа. За тэгээд тооллогын үйл ажиллагаа маань бол тооллогын тов гэж байгаа. За тооллого нэгсэндээ тодорхой моментоор таслал болгож тухайн цаг хугацаанд хүн амын тоог тогтоож тодорхойлох ийм зохицуулттай. За тооллогын товыг бол 25 оны 12 сарын 17-наас 18-нд шилжих шинээр бол тодорхойлсон. За тэгээд мэдээж хэрэг тооллогот бол Монгол улсад оршин суугаа нийт иргэд за Монгол оршин суугаа гадаадын болон харьяалгүй иргэд за тэгээд гадаадд байгаа Монгол улсын иргэдийг бол хамруулахаар ингэж заасан байгаа. За тооллогын аргыг бол бүртгэл суурьсан арга өмнө дурдсан. За үүнийхээ дагуу бол төрийн байгууллагуудаас
суурь болон төрөлцсөн мэдээллийн санг тоолгын зорилгоор ашиглахаар бол нэг одоо заасан байгаа. За тэгээд тоолготой холбоотой тоолгын үзэл баримтлалыг болвол албажуулж үүнийхээ дагуу энэ тоолгоор цуглуулах асуудлын хүрээ түүнийг бүрдүүлэх үйл ажиллагааг бол зохицуулсан. За тоолготой холбоотой энэ мэдээллүүдээ бид нэр хэрхэн бүрдүүлж байгаа юм бэ гэдэг энэ асуудал байгаа. За тэгэхээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль заасны дагуу бол төрийн байгууллагын мэдээлэл солилцооны үндсэн систем буюу одоо системээр дамжуулж бол мэдээллүүдийг нэгтгэж байгаа. За ингээд үүнийхээ дагуу бол мэдээллийг бүрдүүлнэ. За үүнийг мэдээлэлээ бүрдүүлснийхээ дараа бол мэдээлэл боловсруулалттай холбогдох үйл ажиллагаануудыг энэ мэдээллийн чанарыг шалгах, тодорхой өгөгдлүүдийг цэвэрлэх энэ үйл ажиллагаанууд явж байгаа. За үүнийхээ үндсэн дээр бол тоолгын мэдээллийн хүрээ за түүнтэй холбоотой урсгалууд бол бий болж байгаа. За тэгээд нийт бид нэр энэ тоолоход бол 30 мэдээллийн санг бол ашиглах зорилт тавьсан. За үүнээс бол 6 мэдээллийн санг бол үндэсний статистикийн хороо хариуцсан бүрдүүлнэ. За 14 төрийн байгууллагуудаас бол 24 мэдээллийг бол бүрдүүлэхээр байгаа. За энэ 14 төрийн байгууллагын 6 төрийн байгууллага дээр бол 11 мэдээллийн санг 25 сервисээр дамжуулж бүрдүүлэхээр бол ажилласан. За үлдсэн 8 төрлийн байгууллагадаас бол 13 мэдээллийн санг аваад за ингэж тоолгын мэдээллийг бүрдүүлж ажилласан байгаа. За тэгээд тоолгыг хэдийгээр одоо айлуудын хаалгыг тогшихгүйгээр төрд байгаа иргэний мэдээллийг ашиглах ийм зорилт тавьж тоолгын мэдээллийн санг бүрдүүлж байгааг хэдий ч гэсэн за тоолгын мэдээллийн сангууд дээр одоо ямар нэгэн зөрүүтэй байдал за дутуу бүрэн гүйцэд бөглөгдөөгүй ийм одоо зүйлүүд ажиглагдсан. Тэгэхээр тоолгын мэдээллийн чанарыг хангах за түүнийг сайжруулах энэ зорилго бидний өмнө тулгарсан байгаа. За үүний дагуу бол одоо тодруулах шаардлагатай гэсэн иргэд өрхийн төвшөнд 2025 оны 10 сарын 15-наас эхлээд 2 сарын хугацаанд бол бид нэр 70 15 12 12 гэсэн хугацаар холбогдож бол тухайн иргэн өрхийн мэдээллийг баталгаажуулах энэ үйл ажиллагааг бол нэгдүгээрт нь хийж байгаа. За хоёрдугаарт нь болохоор тоолгот бол иргэд өөрсдийгөө баталгаажуулаад нэгсэндээ ийм Монголигаар гэсэн үг дан системээр нэвтрээд за гар утсаараа энэ тоолгын мэдээллийг ийм бүглэх боломжтой. За та бүхэн харах юм бол слайдны зүүн гар талын буланд харагдж байгаа. Ийм Монголигаар орох юм бол Хуам Орос улсын завсрын тоолго гэсэн ийм баннер байх ёстой. Энэ баннер дээр дарах юм бол одоо таны мэдээллийг ашиглах тодорхой зөвшөөрлийг асууна, баталгаажуулах гэж дарах юм бол тоолгын одоо 2025 CGMN гэсэн энэ сайт руу ороод тоолгынхаа мэдээллийг бүглөөд явна. За эсвэл захин хуудасаар шууд нэвтрээд за мэдээж хэрэг иргэн өөрийгөө баталгаажуулах ёстой. Ингэсний үндсэн дээр бол тухайн иргэн түүний өрх гэр бүлийн гишүүдтэй холбоотой мэдээлэл нь гараад ирнэ. За энэ дээр их байгаа мэдээллийг нягтаж шалгаад за мэдээлэл маань зөв байна гэх юм бол баталгаажуулна. Хэрвээ зөрүүтэй засварлах шаардлагатай гэх юм бол энэ мэдээллүүдийг өөрчлөх, засварлах энэ боломжоор нь хангасан ийм одоо захим хуудсыг ажиллуулж байгаа. За тэгэхээр энэ асуудалтай холбоотой яг энэ захим системээр нэвтрээд хэрхэн мэдээллээ нэг бүрчлэн шалгаад түүнийхээ дагуу одоо мэдээлэлээ баталгаажуулах, мэдээлэлээ засварлах үйл ажиллагааг бол манай статистик инхч жаргал одоо миний өгсөн мэдээллийн дараа та бүхэнд дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгнө. За гадаад байгаа Монгол улсын иргэд тоолохдоо бас хамрагдах хуулиар бүтээсэн үүрэгтэй Монгол улсын иргэн бүр өөрсдийнхөө мэдээллийг үнэн зөв өглөж тоологт хамрагдахаар бол ингэж хуульжилсан. За тэгэхээр гадаад байгаа монголчууд тоологт хэрхэн хамрагдах гэхээр Citizen-Cig 2025 CGMN гэсэн энэ сайт руу ороод за тэгээ мэдээж хэрэг өөрийнхөө мэдээллийг баталгаажуулах, мэдээллийн бодит байдал, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн иргэн өөрийнхөө захим хуудсыг оруулаад за ингээд хэрэглэгчийн эрх үүсгээд хэрэглэгчийн эрхийг үүссний дараа бол баталгаажуулалт хийгсний дараа түүнийхээ дагуу бол энэ тоолгын вебс захим хуудсанд ороод мэдээллээ одоо өгөөд явах энэ боломжийг бол хангасан байгаа. За тэгэхээр тоолготой холбоотой энэ үйл ажиллагаанд бол бид нэр төрийн албан агчид та бүгдэд одоо мэдээллийг дамжуулж байгаа. Тэгэхээр төрийн албан агчид маань өөрсдийнхөө одоо байгууллага
За байгууллагын төвшөнд за албан хаагчдын өрх гэр бүлийг хамруулах дээр бол хамтарч ажиллах, тооллоготой холбоотой энэ үйл ажиллагааг бол урайлах, сурчлах дээр бол хамтран ажиллах. За тэгээд мэдээж хэрэг энэ 75 70 15 12 гэсэн утсаар холбогдсон үндэсний статистикийн хорооны одоо гэрээт операторуудын асуусны дагуу мэдээлэл өгөх. За тэгээд өөрсдөө энэ мэдээллээ манай цахим хуудасаар орж баталгаажуулахыг бол та бүхнээс уриалж байгаамаа. За миний зүгээс өгөх товч мэдээлэл ингээд дуслаа. За үргэлжлүүлээд үндэсний статистикийн хорооны тоолго өгөгдлийн шинжилгээний газрын хүн ам орон сууцны тоолгын хэлтсийн статистикч Инх Жаргал та бүгдэд одоо цахим хуудасаар нэвтрээд хэрхэн одоо мэдээлэл бүглэх вэ гэдэг энэ асуудлыг та бүхэнд дэлгэрэнгүй тайлбарч өгнө. За сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ би одоо дан системээр орж хэдвүлээ тоолгондоо хэрхэн хамрагдах талаар танилцуулъя. За иргэд маань одоо ийм Монголоор дамжин тоолгондоо хамрагдахын тулд 2025 CGM гээд линкээр орно. Тэгээд линкээр орохоор хүн ам орон цусны тоолго 2025 гээд тоолгонд хамрагдах гэдэг нэг баннертай ийм слайд гарч ирэх нэ. За энэ нэг тоолгонд хамрагдах гэдэг дээр дарахаар таныг нөгөө дан нэвтрэлт дан үндэсний танил нэвтрэлтийн системээр баталгаажуулж орохыг шаардна. За энэ дээр одоо би жишээ нь банкны эрхээрээ нэвтрээд орчих. Ингээд дан системээрээ өөрийгөө таниулаад орохоор тань дээр манай хүн ам орон сууцны 2025 оны тоолгын асуулгууд маань гараад ирнэ. За асуулт маань үндсэн 58 асуулттай байгаа. Дөрвөн бүлгийн 58 асуулттай байгаа. Эхний бүлэг болохоор танай өрхийн хаягийн хэсгийг асууж байгаа. Хаягийн хэсэг та одоогийн амьдарч байгаа хаягийн мэдээллүүдийг бүглэнэ. За энэ дээр болохоор Улаанбаатар хотын Хаанвал дүүргийн 21-р хороонд амьдардаг гэд хаягаа бүгэлсэн байна. Тэгээд танах өрхийн байршлан нийслэл дэдгүү, тосгон дэдгүү, хөдөө байдгүй гэд байршлыг асууж байгаа. За дараагийн асуулт нь болохоор хаягийн төрлийг асууж байгаа. Танах байр хороололт байдгүй, гэр хороолт байдгүй, хөдөө байдгүй гэд танай хаягийн төрлийг асууж байгаа гэсэн үг. За тэгээд гудамж талбай нэрээ бичгэн байна. Тэгээ хотхны нэрээ бичээд хэдвэр орцвоо гэдгээ бичээд явна. За хаалганы дугаараа бичнэ. Тухайн өрхтөө холбогдох утасны дугаараа бичиж явчихна. За өрхийн хэлбэр гэж байгаа. Энэ өрхийн хэлбэр гэдэг нь танаа өрх үндсэн өрх үү, хамт сугаа өрх үү гэдгийг асууж байгаа гэсэн үг. За энэ зарим асуулт дээр болохоор энэ анхаарлын тэмдэгтээ нэмэлтээр текст хэлбэрээр иргэнд нөгөө мэдээлэл өгөх зорилгоор энэ өрхийн хэлбэр гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг танд мэдээлэл өгөх зорилгоор ингээд текстийн хэлбэрээр нэмэлт тайлбар оруулаад өгсөн байгаа. За жишээ нь эндээс одоо хамт суугаа өрх гэдэг нь тухайн хаягт амьдарч байгаа боловч өрхийн сууц нь өөрийн эзэмшил биш, тухайн сууц эзэмшигчтэй хамт суудаг өрх байх юм бол та энийг хамт суугаа өрх гэж бүглэх нэ. За үндсэн дангаараа амьдардаг өрх байх юм бол үндсэн өрх гэдэг явах нь. За 17 дахь асуулт нь болохоор танаа өрхийн нийт гишүүдийн тоог асууж байгаа. За одоо ам бүлийн тоог нь асууж байгаа, хамт амьдарч байгаа нийт гишүүдийн тоог нь асууж байгаа гэсэн үг. За дараагийн асуулт нь болохоор танаа өрхийн ам бүлийн гишүүдээс гадаадд 6 сараас дээш хугацаагаар орсон суугаа хүн байгаа юу гэдгийг асууж байгаа гэсэн үг. За энэ асуултанд хэрвээ тийм гэж хариулсан тохиолдолд гадаадд хэдэн хүн байгаа вэ гэдгийг нэмэлтээр асуулт маань гарч ирнэ. За одоо жишээ нь энэ дээр ингээд тест болгоод за гадаадд 1 хүн байгаа гэд үзэх юм бол би өөрөө энд амьдардаг манай өрхийн гишүүн гадаад бас байдаг гэх юм бол манай өрхийн гишүүний тоо 2 болох нэ. Гадаад байгаа өрхийн гишүүний тоогоо оруулаад танаа өрхийн гишүүн хэдвэ гэдэг маань 17 дахь асуултан дээр бүглэгдэх нэ. За ингээд эхний хаягийн хэсгийн мэдээллүүдэд бүрэн бүгэлсний дараа
дараагийн хуудас руу шилжинэ. Аль нэг асуултыг дутуу бүгэлдсэн тохиолдолд дараагийн хуудас руу шилжихгүй тань дээр энэ асуулт чинь дутуу ээ шүү гэсэн анхаарал гараад ирнэ. За дараачийн асуултууд нь болохоор танаа ямар төрлийн сууцанд амьдардаг вэ гэдгийг асуугаа явчихна. За хариултуудаас нь та хараад ямар төрлийн сууцанд амьдардаг бөглөө явах нэ. За энэ дээр бас нэмэлтээр одоо бие даасан тохилог сууц гэдэгт нь юу орохын, сууцны тустай байшин гэж юу орохын гэд нэмэлтээр текст хэлбэрээр та бүхэнд нөгөө мэдээлэл болгоод оруулаад өгсөн байгаа. За нийт талбай хэмжээгээ оруулаад явах нь байна. За сууцны цахилгаан хангамжийн их үүсвэр нь юу вэ гэдгээд хариулаад явна. За дараачийн асуулт нь болохоор усан хангамжийн төрөл нь юу вэ гэд хариултуудаас тохирох хариултыг та сонгоо авчна гэсэн үг. За танаа сууцны халаалтын их үүсвэр юу вэ гэдгийг асуусан байна. За танаа бохор усаа яаж зайлуулдаг вэ гэдгийг асууж байгаа. За дараа нь хатуу хог хаягдлаа яаж зайлуулдаг вэ гэдэг талаар танилцуулаад явна. За ерөн бол танаа сууцны төрлийг асуугаа явчихна. Энийг та хариултын дагуу бөглөөд авахд болно. За та сууцныхаа өмчийн хэлбэрийг хэлнэ үг. Одоо таны амьдарч байгаа сууц нь иргэний өөх юм уу, хувийн аж ахуйн нэгж байгууллага уу, төрийнхөө гэдэг хариултуудаа сонгоо авчнаа. За энэ мэтчлэн дараагийн асуултууд руугаа явчнаа. За өрхийн гишүүдийн та. За энэ дээр одоо танаа өрхийн сууцны хаягийн хэсэг болон өрхийн сууцны нөхцөлийн үзүүлэлтүүдийг асуугаад тэгээд өрхийн аж ахуйн үзүүлэлт болон ийм 3 бүлгийн асуултууд явж дуусны дараа хүн амын асуулга гэсэн хэсэг рүү орно. За энэ дээр өрхийн тэргүүлэгчээс эхлээд та өрхийнхаа гишүүдийнхаа мэдээллийг бүглээд авах нэ. За энэ дээр ингээд регистрийг хэлэхээр аваг нэр, ургийн аваг эцгийнхээ нэрээ бүглээ явна. Энэ суурьшлийн байдал гэдэг асуулт нь болохоор энэ хүн энэ хаягн дээрээ байнгын орсон суугч юм уу, төр эзэг байгаа мó, төр суугаа мó, гадаад байгаа мó гэдгийг энэ дээр бүглэж өгнө гэсэн үг. За энэ дээр хэрвээ гадаадд гэж бүглэх юм бол энэ гадаадд байгаа хүмүүс гадаад байгаа иргэний мэдээлэл дээр нэмэлтээр 6 асуулт орж ирж байгаа. За бусдууд нь болохоор ингээд асуултын дагуу та бүхэн маань бүглөөд явчнаа. Хэвлэлтийн байдлаар бүглэж өгнө байна. За энэ сургалт хамрагдалт гэдэг маань одоогийн байдлаар та сургалт хамрагдж байгаа юу гэдгийг асууж байгаа гэсэн үг. За эзэмсэн боловсролын дэвшин, эзэмсэн мэргэжлээ бичиж авчнаа. За бусдууд нь бол хариултын дагуу бүглөөд авчнаа. За одоо өрхийн тэргүүлэгч үеийн 1-р гишүүн маань гадаадд байгаа гэдэг нөгөө суурьшлийн байдлын төв бүгэлдсэн болохоор энэ нэмэлтээр гадаад байгаа өрхийн гишүүний асуулгыг тухайн өрхийн хариулна гэсэн үг. Одоо анх очсон улс нь хааны, анх явсан зорилго нь юу вэ? Сурахаар явсан юм уу, суурьшихаар явсан юм уу гэдгээс тохирох хариултыг сонгоо явуулна. Тэгээд одоо сууж байгаа улстай амьдарч байгаа хугацаа буюу хэдэн оны хэдэн сард явсан бэ гэдгийг эндээс бүглөөд авчина. За одоо сууж байгаа улсынхын нэр, одоо сууж байгаа зорилго нь, гадаадд байгаа хугацаа гэд асуултууд маань ингээ хариулагдаад авчнаа. За ингээд нийт гишүүдийнхаа мэдээллийг бүгэлсний дараа дуусгах товчийг дарснаар танаа урах маань тоолгондоо бүрэн хамрагдах нэ. За өөр нэмэлтээр асуудал байхгүй. За баярлалаа. За энэ дээр нэг анхаарах зүйл нь өрхийн гишүүдийн тоо 2 гэд бүгэлсэн тохиолдолд энэ нөгөө би өмнө нь Монголоор ороод тоолгондоо хамрагдсан болохоор тоон солигдохгүй байна. За өрхийн гишүүдэд одоо би нэг бас нэг 2 олгоод өрхийн гишүүд нэмэх тохиолдолд 2 дахь гишүүнийхээ регистрийн дугаарыг оруулаад мэдээлэл тоолгондоо хамруулаа явах нэ. За тэгээд өрхийн нийт гишүүдийнхээ мэдээллийг бүрэн бүгэлж дуусны дараа доор байгаа дуусах товчийг дарснаар танаа урах хүн ам орон сууцныхаа тоолгондоо хамрагдах нэ. За баярлалаа. Дараагийнхаа слайд хийх яаж.
За тэгэхээр манай статистик зинх жаргал та бүгдэд дангаар дамжуулж нэвтрээд за хэрхэн тоолох тамга хичнээн асуулттай байгаа гэдгийг та бүгдэд бас харууллаа. За үндсэн асуулга нь бол та бүхэн сая харсан өрхийн одоо судасны нөхцөл өргөтэй холбоотой нэлийн бүлэг асуултууд байгаа. За нэгдүгüүрт нь бол хаягаас эхлээд тэгэхээр энэ дээр бол нэгдүгüүрт нь бол хаягийнхаа мэдээллийг бол маш сайн одоо бүрдүүлж өгөх ийм хэрэгцээ шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ хаягн дээр тулгуурлаж Монгол улсын аймаг нийслэл, за сум дүүрэг, за цаашлах юм бол баг хорооны төвчөнд өрх хуамын тоог бол одоо гаргадаг байна. Тэгэхээр эдгээр иргэд маань одоо өөрсдийнхөө амьдарч байгаа энэ хаягтай холбоотой асуудлууд яг хаана 6 сар түүнээс дээш хугацаагаар амьдарч байгаа гэдгээ ингээ бүрдүүлэх ёстой. За энэ үйл ажиллагааг бол одоо иргэний бүртгэлийн ерхий хууль, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн за статистикийн тухай хуулиуд дээр бол баг хорооны засаг дарга нар бол хөдөлж эрхлэхээр бол ингэж заасан. За үүний дагуу бол та бүхэн маань энэ өрхийн судасны нөхцлүүдийг бол хэлэх ёстой. За тэгээд цахилгаан, дулаан, за бохирд зайлуулах гэх мэтчлэн. За тэгээд тухайн орон сууцны одоо эзэмшил, өмчлийн асуудлуудыг гэж асууж байгаа. За тэгээд энэ мэдээллүүдийг бол мэдээж хэрэг улсын бүртгэлийн ерхий газрын тоо мэдээллээс аваад за ингээ бүрдүүлсэн. За ийм бүлэг асуултууд байгаа. Тэгэхээр энийг та бүхэн маань бас нэгдүгüүрт нягтлах ёстой. За хоёрдугаарт нь өв хүнтэй холбоотой асуудлууд байгаа. За тэгэхээр энэ дээр бол Монгол улсын иргэний одоо ов нэр, регистрийн дугаар, за ам бүлийн гишүүдийн тоо, за тэгээд цаашлах юм бол боловсролтой холбоотой асуултууд, за хөдөлмөр хэлэлт, за гэрэлтийн статус гэсэн энэ асуултуудыг бол дэлгэрэнгүй асууж байгаа. За энэ асуултууд маань болохоор цаашаага өрхийн гишүүн нэмэгдэх болгонд тэр үрээр ингээд тодруулж асууж байгаа ийм асуултуудаас бүрдсэн ийм асуулга байгаа. За энэ тоо мэдээлэл бодиттой, чанартай бүрдчиж Монгол улсын нийт хүн ам болон өрхийн тоо мэдээллүүд бол нэлийн бодиттой гарах. Цаашлах юм бол энэ тоо мэдээллийг ашиглаж одоо төрийн байгууллагууд маань бодлого хөтөлбөрөөр боловсруулж түүнийхээ дагуу бол ард иргэдийнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, төрийн үйлчлэгийг оновчтой зөв хуваарлах, үр өгөөжийн одоо үр ашигтай байдлыг хангах дээр бол анхаарч ажиллах энэ боломж нь бүрдэх юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээ энэ өнөөдрийн энэ арга хэмжээ бол төрийн албаны зөвлөл бид нар хүсэлтэд тавьсны дагуу бол 2 удаагаа хийж байгаа мэдээллийн цаг байгаа. За тэгэхээр энэ дээр бол төрийн албаны зөвлөлийнхэндээ биднэрт энэ боломжийг олгож одоо энэ мэдээллийг хийж гад нэгдүгüүрт нь талархал илэрхийлмээр байна. За хоёрдугаарт нь миний ихтгэл дээр гарсан аймаг нийслэл дүүргийн төвчөнд бол тоолгын комиссууд зохион байгуулагдсан. Тэгэхээр энэ тоолгын комиссууд маань бас өөрсдийн статистикийн байгууллагаас өгсөн одоо үүрэг чиглэлийн дагуу өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд бол тоолготой холбоотой үйл ажиллагаанд одоо эрчимжүүлэх, тоолгот одоо иргэдийг иргэд одоо хүмүүс маань ороод өөрсдийнхөө мэдээллийг баталгаажуулах үйл ажиллагаан дээр бол нэлээд санаачлагтай ажилламаар байна. За энэтэй холбоотой тухайн төрийн байгууллагын ажиллагаа төрийн албан агчдынхаа тоог гаргаад за түүнийхээ дагуу одоо төрийн албан агчтай ийм мөнгөлөгөөр дамжуулж тоолгын үйл ажиллагааг дэмжиж за тоолготой хамрагдах, тоолгот байгаа өөрсдийн өр хэрэгдийн мэдээлэлээ баталгаажуулах үйл ажиллагаан дээр бол анхаарч ажилламаар байна. За тэгээд бид нар бол тоолготой холбоотой тоолгын одоо явцын хяналтын дашбордыг хөгжүүлээд тоолгын комисс, за аймаг нийслэлийн дүүргийн статистикийн одоо хэлтс нэгжүүд дээр бол энэ хяналтын тоонуудыг өгсөн байгаа. За энэ тоонуудаа хараад за энэ одоо төрийн албан агчид за тэдгээрийн өрх гэр бүлийн гишүүдийг энэ тоолгот хамруулах. За энэ явцаа бас наривчлан эргэж одоо мэдээлэх энэ арга хэмжээн дээр бол хамтарч дэмжиж ажилламаар байна. За цаашлах юм бол хэдийгээр ингээд бол бүтгэл сүрэлсэн аргаар тоолго зохион байгуулж байгаа ч гэсэн одоо тодруулгын үйл ажиллагаа бид нар явуулаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол 2 төрлийн тодруулга явуулж байгаа, утсаар тодруулга явуулж байгаа гэдгийг дахин дурдж хэлмээр байна. 70-15, 12-12 гэдэг энэ утаснаас одоо тухайн тодруулах шаардлагатай гэж үзсэн иргэд рүү холбогдоод байгаа. За энэ тодруулгыг яагаад явуулж байгаа гэдгийг бол дахин онцолж хэлмээр байна. Тоолгын мэдээлэл, бүрдүүлсэн тоо мэдээлэл дээр тодорхой зөрүүтэй байдал, бүрэн бус, дутуу байх,
гэсэн ийм асуудлууд бол тулгараад байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг цэгцлэх, эргээгээд энэ тоолгын үр дүн илүү бодиттой чанартай гаргах зорилготойгоор болвол энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ 70 15 12 гэдэг утсыг нэгдүгüүрт нь за энэ сонсож байгаа төрийн албаагчид за тухайн байгууллагууд маань нэгдүгüүрт нь одоо ойлгоод за төрийн байгууллагууд бас бие биенийхээ үйл ажиллагааг дэмжих. За түүнчлэн тоолгын тухай хуульд бол Монгол улсын иргэн болгон өөрсдийнхөө мэдээллийг үнэн бодиттой бүгдэж ингэж тоолоход хамрагдах ёстой гэсэн энэ үүргээ биелүүлж одоо хамрагдах ёстой. Тэгэхээр энэ дээр бол төгшөөлгүй цааргалахгүйгээр цаг гаргаад за манай операторуудын холбогдсон утсаар холбогдоод тодруулж байгаа асуултууд нь хариулаад ингээд тоолгынхаа мэдээллийг өгөх ёстой. За ямарваа нэгэн байдлаар энэ утсан тодруулалт хамрагдах боломжгүй байгаа бол дан системээрээ нэвтрээд гар утсаараа юм уу эсвэл одоо тоолгын цахим хуудас 2025 CGM гэсэн энэ хуудасаар дамжуулаад өөрсдийнхөө мэдээллийг баталгаажуулах үйл ажиллагаагаа хийгээч. За энийг нэгдүгээр төрийн албаагчид маань өөрсдөө, хоёрдугаарт өөрсдийн иргэн тойронд байгаа эсвэл өөрийн харьяа нутаг дэвсгийн хэмжээнд байгаа ард иргэдэд одоо сурчлах, таниулах, за тэдгээртэй хамрагдах одоо холбоотой ямар нэгэн эрчимжүүлэх үйл ажиллагааг та бүдгийг хийгээч гэж хийж одоо ингээ үндэсний статистикийн хорооны зохион байгуулж байгаа энэ тоолгын үйл ажиллагаанд хамрагдах. Хоёрдугаарт хууль заасан одоо үүргээ биелүүлж ингэж тоолох хамрагдаач гэсэн ийм зүйлийг та бүдд уриалж хэлж байгаамаа. За тэгээд тооллоготой холбоотойгоор бол энэ тодруулга утсаар тодруулах боломжгүй гэсэн бас ийм иргэд бас байгаа. Хэдийгээр утсаар одоо боломжтой утасны жагсаалтыг гаргаад иргэдтэй холбогдож байгаа ч гэсэн за нэгдүгээрт нь одоо тэр цаг завын асуудлууд байгаа. Хоёрт нь одоо ашиглах боломжгүй утасны дугаарууд янз бүрийн шалтгаанаар утасны дугаартай холбоотой ийм асуудлууд статус төлөвүүд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яалтч байхгүй одоо баг хорооны төвчөнд за 1851 баг хороо байгаа. За тэгэхээр энэ баг хорооны төвчөнд бол бичлэн тодруулгын үйл ажиллагааг бол зохион байгуулахаас өөр аргагүй байдалд орсон. За үүнийхээ дагуу энэ үйл ажиллагааг бол төлөвлөөд за аль хэдийн баг бол багийн засаг дарга, хорооны засаг дарганаар за хорооны нутаг дэвсгэрт байгаа бас одоо төрийн албаагчид маань ингээ хамтраад одоо энэ бичлэн тодруулгын үйл ажиллагаа бол эхлүүлээд явж байгаа. За энэ тодруулгын үйл ажиллагаа амжилттай болох юм бол за түрүүний хэлсэн тоо мэдээллийн бодиттой мэдээллийн чанарууд хангагдана. За тэр мэдээллийг ашиглах одоо нөхцлүүд үүснэ. Энэ тоо мэдээллийг ашиглаад одоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах. За эргээд ард иргэд тустай одоо тэр хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бол нэн тустай байгаа. Тэгэхээр энийг бас анхаарах. За хоёрдугаарт нь бол нотлогоонд суурилсан шийдвэр гаргалт гээд яриад байгаа тий. Судалгаа статистикийг ашиглаж одоо бодлого хөтөлбөрийг боловсруулах шийдвэр гаргах энэ үйл ажиллагааг бол дэмжиж байгаамаа. За тэгээд тодруулгын үрээтэй холбоотой товч слайдыг та бүхэнд бас харуулж байна. За бүтгэл суурилсан байдлаар бол бид нэр нийт ойролцоогоор мэдээллийн 70% орчмыг бол бүрдүүлсэн. За үргэлжлүүлээд ингээд тодруулга хийх шаардлагатай 30% байгаа. За тэгэхээр нэгдүгээр бүтгэл суурилсан тоо мэдээлэлтэй холбоотой бол төрийн байгууллагуудын мэдээллийг ашиглаад бид нэр энэ санг үүсгэсэн байгаа. За тэгээ үргэлжлүүлээд e-Mongolia системээр дамжуулан мэдээлэл цуглуулах, мэдээллийг баталгаажуулах энэ үйл ажиллагааг бас 12 сарын 15-ны дуустал хугацаанд бол үргэлжлүүлнэ. За гадаад байгаа Монгол улсын иргэд маань бас бид нэр бас уриалж энэ тоолгын үйл ажиллагаанд хамрагдахыг гадаад харилцааны яам дээр байгуулагдсан тоолгын комисс хариуцсан хэрэгжүүлж байна. За тэгээд энэ үүнийхээ тусламжтайгаар бол гадаадд байгаа за Монгол улсын элчин сайдын яамд хялмаа төлөөлөгчдийн газар за өөрсдийнхөө сувгуудаар бас энэ мэдээллийг тархааж мэдээллийг цуглуулж байна. Саяны харуулсан дан систем дээрээс бас та бүхэн харсан баг. Тухайн өрхөөс аль нэг гишүүн нь гадаадд амьдарч байгаа бол тэр мэдээллийг бас энэ дан системээр нэвтэрч байгаа тухайн өрхийн гишүүд нь бас мэдээллийг бөглөх ийм одоо хэрэгцээ шаардлага нэгт байгаа. Хоёрт нь тухайн иргэн бас 2020 Citizen SIG 2025 CGM-ийг оруулж бас өөрсдийнхөө мэдээллийг бас бүрдүүлээд тоолгынхаа мэдээллийн санд ингээ хамрагдаад ингээ тоолготой хамрагдаад явах. Энэ бол боломж нь бол бүтсэн байна. За тэгээд мэдээллийн баталгаажуулах за энэ тодруулах үйл ажиллагаатай холбоотойгоор болвол
За нэгдүгээрт нь бол утсаар тодруулах одоо мэдээлэл цуглуулагч нарыг бүрдүүлээд ингээд ажиллаж байгаа ийм арга хэмжээ байгаа. За энэ арга хэмжээ маань бол 25 оны 10 сарын 15-наас эхэлсэн 2 сарын хугацаанд одоо ингээд үргэлжлэнэ. За тэгээд хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, за баг хорооны засаг дарга нар, за нийгмийн ажилтан, за ингээд 11 сарын 17-наас буюу энэ 7 оноос эхлээд биечлэн тодруулгын үйл ажиллагааг улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн байна. За тэгээд энэ тодруулгын үйл ажиллагааг бол тоолгын комиссууд маань бол хяналтаа тавьж ажиллах ёстой. Энийний хэрэгжилтийн явцыг бол байн мэдэж, за шаардлагатай тохиолдолд бол хамрагталт харьцангуй бага байна, бага хэмжээнд байх юм бол түүн рүү чиглэсэн за тоолгын үйл ажиллагааг сурталчлах, за баг хорооны одоо засаг дарга нар, хорооны зохион байгуулалт хэсгийн ахлагч нарыг дэмжих энэ үйл ажиллагааг бол эрчимжүүлэх ийм шаардлага хэрэгцээ бол байгаа. Тэгэхээр энэ дээр бол орон нутгийн тоолгын комисс, за түүнд оролцсон одоо тэргийн албан агчид, за аймаг нийслэл дүүргийн статистикийн хэлтсэн маань бол хяналт тавьж дэмжлэг үзүүлж арга зүйн удирдлагаар хангаж бол хамтран ажиллаж байгаа гэдгийг бол та бүхэн хэлье. За энэ үйл ажиллагааг бас дэмжиж та бүхэн маань бас идэвхтэй тоолгынхаа үйл ажиллагаанд хамрагдаарай гэж бас хэлхийг хүсэж байна. За тэгээд энэ тоолготой холбоотой тоолгын хуулинд Хүн ам орон сууцны улсын тоолгын тухай хуулийн 16 дугаар зүйлэнд юу гэж заасныг бол та бүхэнд одоо харуулж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага, за тоолгын комисс хороо, за статистикийн байгууллагаас өгсөн өдөрдөмж шиглэлийг дагуу тоолгын үйл ажиллагааг өөрийн нутаг дэвсгэртэй шуурхай чанартай зохион байгуулах энэ үүргийг хүлээсэн. За энэ заалтын дагуу бол энэ тодруулгын биечлэн тодруулгын үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа. За тэгээ энэ өдөрдөмжийг бол статистикийн хорооны дид дарга бөгөөд тоолгын улсын хорооны дарга лам сүрэн даргын одоо батлагдсан энэ өдөрдөмжийг бол орон нутагт хөрвүүлсэн байгаа. Энэ өдөрдөмжийн дагуу бол арга хэмжээг хэрэгжүүлээд ингээд явахаар бол төлөвлөгөөний төсөлд тусгасан. За тэгэхээр энэ өдөрдөмжтэй аймаг орон нутгийн тоолгын комисс, за тэгээд баг хорооны засаг дарга нар, за дээрээс нь одоо энэ тоолгын комиссд орсон төрийн албан агчид бол танилцсан байх гэж бодож байна. Энэ албан тоот болон энэ өдрөмжтэй танилцсан байх ёстой. За үүнийг бол тухайн төрийн байгууллагууд маань дэмжиж ингээ хамтран ажиллаач гэж одоо бидний зүгээс одоо уриалмаар байна. Энэ тоо мэдээлэл бол цуглуулах үйл ажиллагаа бол статистикийн байгууллагын нэлийн томоохон улс орны бүхэлд нь хамаарсан ийм томоохон компанид ажил байгаа. За үүнийхээ дагуу тоо мэдээллээ бүрдүүлж бид нэр ирэх 2026 оны одоо 1-р үйлрэлт багтаан засгийн газарт тоолгын үйл ажиллагааг бол танилцуулахаар, үр дүнг танилцуулахаар бол ийм үр бүлийгээд ингээ ажиллаж байгаамаа. За 1-р асуулт нь тоолгын асуултыг гэрүүлийн нэг гишүүн өгж болох уу гэсэн ийм утгатай асуулт байна. За энэ бол болноо. Өрхийнхөө гэр бүлийн гишүүдийг төлөөлөөд за тухайн одоо өрхийн тэргүүлэгч юм уу эсвэл одоо насан турсан аль нэгэн иргэн нь бүглэх энэ боломж нь бол бүрдсэн байгаа. Дан системээр нэвтрүүлж ороод өөрийнхөө өрхийн мэдээллийг эхлээд бөглөчин дараа нь тухайн иргэн өөрийнхөө мэдээллийг бол бөглөөд үргэлжлүүлээд ам бүлийн тоо хэдвэ гэдгээс хамаарат дараагийн өрхийн гишүүдийн мэдээллийг бол нэг бүрчлэн бөглөх ийм боломжтой байгаа. Тус хугацаа хэзээ вэ? За энэ тооллогын үйл ажиллагаа мэдээлэл цуглуулах, энэ тодруулах үйл ажиллагаа ер нь бол 12 сарын 15-ныг дуустал хүртэл хугацаанд бол үргэлжилнэ. За тэгээ мэдээлэл ширэг хамрагдaltaй холбоотой хамрагдалтын үр дүн хэр зэрэг байгаагаас шалтгаалаад тооллогын үйл ажиллагааг магадгүй нэг цөөн хоногор бол магадгүй нээлттэй байлгаж энэ системүүдийг нээлттэй байлгах ийм кейс үүсхийг бол одоо үгүйсэхгүй. Энэ интернет сүлжээд холбогдох боломжгүй настай өндөр настай хүмүүс яаж энэ тооллогод хамрагдах вэ гэсэн асуулт байна. За настай биечлэн тодруулгын үйл ажиллагаа бол явж байгаа. Тэгэхээр хэлсэн төрийн байгууллагуудын тоо мэдээллийг үүсгээд бид нэр тоолгынхаа мэдээллийн сан үүсгэсэн хоёр хэсэгт хувааж байгаа. Тодруулах шаардлагатай болон шаардлагагүй гэдэг. Хэрвээ тодруулах шаардлагагүй иргэн байх юм бол заавал одоо тодруулгын үйл ажиллагаанд заавал оролцоод байх шаардлагагүй. Гэхдээ хэрвээ ямар нэгэн байдлаар ийм Монголиа дан системийг интернетээр ашиглах боломжтой бол тэр хүн тэгээ орчин боломжгүй болвол
тэр хүн тодруулгын үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй байгаа. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бид нэр бол тухайн хүн утастай байгаа бол утсаар нь холбоод мэдээллийг авч байгаа. За хоёрдугаарт нь биечлэн тодруулгын үйл ажиллагааг 11 сарын 17-наас эхлүүлсэн гэж хэлсэн те. Утсаар тодруулах боломжгүй иргэдийг бид нэр баг хорооны засаг дарганаар за хэсгийн ахлагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд маань 11 сарын 17-нд тухайн айл өрхүүдээр яваад ингээ мэдээллийн цуглуулах энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За гэр бүлийн 4 гишүүн хамрагдах одоо бүртгэл хамрагдаж байгаа би одоо өөрийнхөө мэдээллийг оруулахгүй байх уу гэсэн асуулт байна. 3 мянга бүртгүүлээд би өөрөө биш юм уу? Тийм. Өөрийгөө оролцуулаад дөрвөлнгийн бөглөнө. Тийм. Өөрийгөө оролцуулахгүй бөглөх гэж тийм юм байхгүй. Өөрийгөө оролцуулна гэсэн үг. Тухайн өргөт байгаа өрхийн гишүүн болгоно тооллоготой хамрагдана. За тэгээ бөглөхдөө нөгөө 3 үнийгээ нээсээ гадна өөрийнхөө мэдээллийг давхар бөглөж мэдээлээ бөглөнө. Хоёр хаягт бүртгэлтэй айл хоёр хаягнаас бүртгүүлж болох уу? За тэгэхээр тоолгын үндсэн зарчим маань 6 сар дээш хугацаагаар нэг хаягн дээр амьдарч байгаа болвол тухайн юуг л өрх гэж үзэж байгаа. За тэгээ хоёр хаягн дээр тусдаа одоо амьдарч байгаа тохиолдолд бол одоо хэрвээ тухайн баг орон засаг дарга өрх үүсгээд хоёр тусдаа хаягн дээр нь үүсгэсэн байх юм бол хоёр хаягаараа бүртгүүлэх боломжтой. Гадаадд байгаа өрхүүдийн утасны дугаарыг яаж бүртгүүлэх ёстой вэ? За энэ дэр бол хоёр кейс байгаа. За тухайн аль нэг гишүүн нь гадаад байгаа юм бол Монголд байгаа одоо иргэдээс нь Монголд одоо амьдарч байгаа тэр өрх дотор амьдарч байгаа хүмүүсээс нь тухайн иргэний талаарх мэдээллийг авах боломжтой. За тэгээ гадаад хэрвээ өрхөөрөө явцсан байх юм бол за тэр мэдээлэл бол тухайн өрх маань өөртөө сая түрүүний үзүүлсэн Citizen цэг 2025 CGM гэсэн мэдээлэлээр өөрийн өрхийн гишүүдийнхээ мэдээллийг бүртгүүлэх ёстой. За эсвэл за энэ тохиолдолд бол яг нөгөө өрхийн хаяг за өрхтэй нь холбоо барих өрхийн аль нэг хамаатан сад нь мэдж байгаа тохиолдолд бол за тэр өрх рүү холбогдоод тэр мэдээллээр дамжуулж ингээ бүртгүүлэх энэ боломж нь бүрдсэн. Эсвэл баг хорооны засаг дарганаар тухайн өрх гадаад байгаа гэдгийг нь бол эхлээд тодруулаад тэрнийхээ үндсэн дээр бол одоо тухайн иргэдийг тоолготой хамрагдаачаа гэж одоо ингэж мэдээлэл дамжуулах энэ нөхцөл нь бүрдгээр байгаа. Нэг гэр бүлийн хоёр жишээ нь эхнэр нөхөр хоёр хоёулаа ийм Монголоор тусдаа тэмэрч ороод өгсөн байгаа. Энэ авцгүй яах вэ гэсэн асуулт. За энэ тохиолдолд бол хоёулаа бүглэх бол боломжтой байгаа. Давцаж үүсч болно. За ингэсэн тохиолдолд бол дараа нь бид нэр энэ нөгөө хэрвээ нэг өрхтөр амьдарч байгаа тэгж байгаа тохиолдолд бол давхартлыг бид нар бол цэвэрлээд энэ мэдээллийг нэгтгээд тоолгынхаа мэдээллийн сан үүсгэхээр байгаа. Биечлэн тодруулгаар багийн засаг даргалтаа ингээд бүртгүүлсэн. Тэгээд энийг одоо тооцох уу? Яагаад зөвхөн бүртгүүлэх ёстой юу гэсэн асуулт. За тэгэхээр энэ бол нийт нь бол биечлэн тодруулгаар бол тоолгот хамрагдсан гэж үзэх боломжтой. За тэгээд мэдээж хэрэг иргэн дангаар нэвтрүүлээд өөрийнхөө мэдээллийг бас давхар өгөх боломж нь бол нээлттэй байгаа. Тэгэхээр хоёулангийн өгч болно. Эсвэл аль нэгийг нөх ирэх нь бол аль нэгэнд нь хамрагдсан бол нөгөөд нь бас заавал хамрагдахгүй байх энэ боломж нь бол бас байгаа. За энэ нэг багийн засаг даргаас асууж байгаа шиг байна. Зэд 2025 хэмээн програм мэдээлэл оруулж алдаа заагаад байна энэ асуудлыг. За програмыг бол бид нар боловсруулаад туршаад сайжруулад ингээд 11 сарын 17-наас бол үйл ажиллагаа нэвтрүүлсэн байгаа. За жижиг баг зэргийн одоо интернетийн хурд за зарим тохиолдолд мэдээлэл нь харагдахгүй байх энэ үйл ажиллагааг бол манай мэдээлэл технологийн газраас бол хэвийн ажиллагааг нь хангаад тухай бүрэн зас сайжруулад ингээ ажиллаж байгаа. За энэ бас нэг цалинтай эдийн тэтгэвэр бүртгэл гэсэн ямар зэсийг сонгох вэ? Цалинтай эжиг орлогын асуудал. Тэмцээний өрхийн орлого дээр энэ асуултын орлогын хүүсвэр дээрээс харж гаад энэ нөгөө манай хүн амрын сүнсний тооллогын 14
асуудал дээр өрхий орлогын их усүр гэж асууж байгаа. Энэ дээр бол олон хариулт сонгох боломжтой байгаа гэсэн. Одоо энэ дээр танаа өрхий орлого нь цалин юм уу? Бусад орлого юм уу? Тэтгэвэр тэтгэмж юм уу? Мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлого юм уу? Эсвэл газар тариалан үйлдвэрлэлийн орлого. За гээд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн чиглэлийн орлого гэсэн олон хариулттай байгаа. Энэ дээр болохоор бусад орлого руу ерөнхийдөө орчих болж байгаа. За бас нэг асуулт байна. Цэвэр бүртгүүлчид тэмдгүүндээ засвар хийж болох уу? Болно. Дан системээр нэвтрээд дан болвол тухайн иргэн өөрийгөө баталгаажуулаад нэвтэрч орж байгаа юм систем байгаа. Тэгэхээр хэрвээ эхлэж ороод зарим мэдээлэлээ дутуу за ямар нэгэн байдлаар буруу зөрүүтэй бүгдсэн байх юм бол дахиад тэр системээр нэвтрээд засварлах боломж нь бол нээлттэй байгаа. Хэдэн удаач ороод тэрийг сайжруулж болно. Энэ нэг болгоомжсон мэдээлэл авшигна. Тусгай дугаараа нэртэй болгож болох уу? Статистикийн асуулга авч ирж болох уу? Зөвлөнгийн асуулга авч магадгүй гэсэн эрсдэл татсан. Тийм. Тэгэхээр манай үндэсний статистикийн байгууллагын ашиглаж байгаа дугаар бол 70 15 12 12 гэдэг. За манай цахим сайт руу орох юм бол за энэ тооллогын ямар утас ашиглаж байгаа вэ гэдэг мэдээллийг бид нар бол сурталчилж байгаа. За энэтэй холбоотой баннер, постыг бид нөр өөрсдийнхөө цахим сувгуудаар бас нэлээд сурталчилж байна. За манай аймаг нийслэл дүүргийн статистикийн одоо нэгжүүд маань бас өөрсдийн харьяа нутаг дэвсгэрийн төвшөнд энэ утасны дугаартайгаа холбоотой ярилцлага мэдээллийг бол тогтмол өгж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дугаарыг олон нийтэд таниулах сурчлага дээр бол тухайн төрийн байгууллагууд, тухайн орон нутаг засаг захиргааны нэгжээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд маань бас статистикийн байгууллагаас өгж байгаа энэ мэдээллийг бас цааш нь түгээх одоо энэ ажил дээр бол хамтран ажиллаж одоо энэ үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. За нэг багийн засаг дээр асууж байгаа шиг тухайн багт харьяалалтай боловч тэр багтаа амьдардаггүй эсвэл гадаад явсан бол тэр хүмүүсийг яаж бүртгүүлэх вэ гэх. За тухайн багт за энэ дээр бол баг хорон засаг дараа нарт өөрсдөд нь эрх нь байгаа. Шилжих хөдөлгөөнийг баталгаажуулах. За тухайн нутаг дэвсгэрт байгаа одоо өрхөө ам үүсгэх шилжих хөдөлгөөнийг баталгаажуулах энэ эрх нь байгаа. Тэгэхээр тухайн хаягандаа амьдардгүй байгаа бол тухайн иргэн нөгөө яг тухайн амьдарч байгаа газраа бүртгүүлэх ёстой. Бүртгүүлсэн газраас нь газрынх нь баг хорон засаг дараа нар шилжих хүсэлтийг нь одоо үндсэн анх амьдарч байгаа хэсэг рүү явуулах ёстой. Тэрийг баталгаажуулаад тухайн одоо амьдарч байгаа баг орондоо бол бүртгүүлээд ингээд цэгцлээд ингээд явах ёстой байгаа. Тэгэхээр энийг бол баг орон засаг дараа нар өөрсдийнхөө эрх үүргийн хүрээнд бол шийдвэрлээд мэдээлэлээ цэгцлээд за хүн ам өрхийнхэн тоо мэдээллийг бол бодиттой гаргах ёстой байгаа. Мэдээлэл бол аль нэгэн төрийн байгууллагын зорилгоор бүрдүүлж байгаа тоо мэдээлэл биш. Тэгэхээр энийг энэ дээр бол тусдаа мал тооллогын мэдээллийн сан гэж үндэсний статистикийн хорооноос жил болгон мал тооллогын мэдээллийн сангаар ашиглаад тэр мэдээллийг бол одоо саяны хэлсэн малын татвартай холбоотой мэдээлэлд ашигласан ч тэр тоо мэдээллийг ашиглах ёстой. Тооллого дээр бол ямар нэгэн татварын зорилгоор бол тоо мэдээллийг бүрдүүлэхгүй. Гэхдээ та бүхэн тооллого дээр бол өөрсдийнхөө мэдээллийг үнэн бодиттойгоор бүрдүүлэх энэ бол та бүхний үүрэг байгаа. 33 12 дугаараас иргэд рүү залгаад мэдээлэл авсан байна. Энэ яг альбест дугаар нь юу? За манай статистикийн хорооноос утсаар мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг бол нэмэлтээр бас 2 судалгаан дээр бол ашиглаж байгаа. Нэг нь дотоодын аялал жуулчлалын судалгаа 70 16 12 12 гэсэн юм дугаараас авч байгаа. За нийгмийн үзүүлэлтийн төв судалгааны нэмэлт судалгаан дээр саяны хэлсэн дугаараас бас мэдээлэл авч байгаа. За энэ мэдээлэл нь бол тэгтээ мэдээлэл цуглуулалт үндсэндээ бол дууссан байгаа. Тэгэхээр дахиж энэ дугаараас бол холбогдож мэдээлэл авах үйл ажиллагаа нь бол дууссан гэж үзэж байна. За бичлэн тодруулга авахд яаж хандлаад яаж цахимд тэр мэдээлэл оруулах вэ? За тэгэхээр энэ бичлэн тодруулга авж байгаа баг хорон засаг дарга нар маань төрөүний ZD цэг 2025 CGM гэсэн цахим хуудасаар нэвтэрж байгаа. Тэр цахим системдээ шууд одоо тухайн мэдээллийн шивэд оруулж явах хэрэгтэй байгаа. Эрхэм хязгаарлагдсан хүмүүсийг яаж бүртгүүлэх вэ? За түрүүн хэлсэн хувь зүйн дотоод хэргийн яамн дээр
тоолохтой холбоотой комисс байгуулагдсан байгаа. За тэгээд энэ комиссоос бид нар бол тухайн institutional population буюу тусгай групп улсуудын мэдээллийг аваад за хаягийнхан дагуу одоо хуваарлтыг хийгээд ингээд тоолгын мэдээллийг бүрдүүлнэ. За гэхдээ энэ улсууд бол одоо тухайн өрх дээрээ төр эзгүй ямар нэгэн статустайгаар бол бүртгэлтэй байх ёстой байгаа. Хүн ам өрхийн мэдээллийн системд багийн иргэдийн утасны дугаарыг хадгалдаг байна. Тодорхой мэдээлэл зарим зүйлээр холбогдох болохгүй энэ тасалбар байна. За энэ дээр бол бид нар бол за энэ хүн ам өрхийн мэдээллийн шинэ системийг хөгжүүлсэн байгаа. За энийг нэвтрүүлээ явж байгаа. Тэгэхээр утасны дугаар нь бол харагдчих ёстой. За энийг бол бид нар мэдээлэл технологийн газартай ярилцаад нягтлаа. Ер нь бол энэ тодруулга дээр бол нэмэлтээр өрхийн хаяг за тэгээ холбогдох утасны дугаарын мэдээллийг бол тодруулгын програм дээр бол тусгасан. Одоо жишээ нь эхнэр нөхөр хоёр нэг нь хөдөө багтаа нэг нь сумын төвдөө бүртгэлтэй байдаг юм байна. Тэгтийн хүмүүсийг яаж бүртгэх вэ? Энэ өрхийг гэсэн асуулт. За сумын төв дээр одоо нэг өрх дээр амьдарч байгаа үндсэн өрхөөрөө бол бүртгүүлж нөхрөө оруулж иж тоолох ёстой. За тэгээд хэрвээ хөдөөний баг дээрээ за тэгээ баг дээрээ дахиад тухайн өрхийн одоо ID үүсээд өрхийн дугаар гэсэн үг те ингээд тусдаа бүртгэгдсэн байгаа тохиолдолд хоёр өрх үүсээд тусдаа бүртгэгдсэн байгаа тохиолдолд бол хоёр өрхөөр бас бүртгэх энэ юу нь бас нээлттэй байгаа. Гэтэ ер нь бол хэдийгээр байршил нь өөрчлөгсөн үндсэн хаягн дээрээ нөхрөө бүртгээд за тэгээд нөхрийгөө төр эзгүй хамт амьдэрдгүү гэдэг байдлаар бол тоолгын мэдээлэлд бол хамрагдах ёстой. За нэг бас ойлгосон. Улаанбаатарт нүүрс одоо нөгөө гэр бүлийн нүүрс авахаар тэр бүртгэл хамрагдсан байх шаардлага юм шиг байна. Тэгээд энэ хасаад болж байгаа бас болохгүй байгаад байна. Энэ асуудал хэлж байгаа юм шиг. Тэгээд нүүрс авахын тулд хаус бүртгэлж. Тэгэхээр бол за хүн ам өрхийн мэдээллийн сан дээр бол гол одоо баримталж байгаа зарчим бол тухайн өрх дотор байнга оршин суугчаар бүртгүүлэхийн тулд 6 сар түүнээс дээш хугацаагаар тухайн хаяг заавал амьдэрсэн байх ёстой. Хэрвээ тэр газартаа одоо өөрсдөө бүртгүүлээд ингээд явах ёстой байгаа. За тэгээд хасагдсан байна гэдэг нь болохоор тухайн хаяг дээр өөрөө тухайн хүн амьдэрдэггүй эсвэл өөр газар амьдарч гал гэсэн ийм нөхцөл төр байгаа. Хэрвээ амьдарч байгаа бол коммунихаа өрхийн мэдээллийн системд бол бүртгэлээ хийлгээд баталгаажуулах ёстой байна. Нэрний энэ шилжилт хөдөлгөөний асуудал дээр жоохон анхаарал хандуулах юм. За шилжилт хөдөлгөөнийг бол одоо хууль заасны дагуу түрүү хэлсэн баг орон нисэх дарга нар шилжилт хөдөлгөөнийг нэг багаас нөгөө баг, нэг орооноос нөгөө ороонд гэдэг чинь энэ шилжилт хөдөлгөөнийг баталгаажуулдаг болсон баг орооны засаг дарга нар тэр бүртгэлийг хөдөлж байгаа яг анхдагч хангалттай нэгжтэр байгаа. Яг аль бие усны одоо эрхтэй тэр мэдээллийн систем дээр өөрсдийн гэсэн эрхтэй за түүнийхээ дагуу хүсэлт ирээд за тэр хүнийг явуулах эрхт нь бүртгэх за явуулж байгаа хүнийг нь явуулж баталгаажуулах үүргийг бол баг орон засаг дарга нар бол хуулийн заасны дагуу хариуцж хэрэгжүүлдэг. 12 дугаарт залгаад мэдээлэл өгсөн дахин энд бүртгүүлэх шаардлагатай үстэй гэсэн. Тийм. 12-12-оор мэдээлэлээ үнэн гүйцэд бүрэн зөв өгсөн байгаа тохиолдолд заавал дан системээр ороод авах шаардлагагүй. Гэхдээ дангаараа ороод бас мэдээлэл өгөх энэ боломж нь бол нээлттэй. Настай хүмүүс дээр нэг тодруулах мэдээлэл гарч ирээд байгаа зэрэгтэй байсан гаргацчлаа. Жишээ нь энэ дээр алхасаж болохгүй. За энэ бол програмтай холбоотой асуудал байна гэж харж байна. Тий. Бид нар энэ дээр бол насны хязгаар тавьдсан байгаа. Гэхдээ яг 15 түүнээс дээш наснаас асууж байгаа. Тэгэхээр яг 10 жилийн сургууль сурж байгаа хүүхдүүд орж иж магадгүй. Тэгэхээр энэ дээр бол хэдийгээр зарим тохиол ойлгомжтой юм шиг боловч тухайн хүүхдээс одоо хөдөлмөр эхэлж байгаа юу, гэрэлтийн статусыг асууж байгаа. Тэгэхээр энийг бол
тооллогын ач холбогдол зорилгыг ойлгоод энийг заавал нягтлж асуух ёстой гэдгийг нь бол тайлбарлаж одоо тухайн үнээсээ мэдээлэл авнаа. Тооллогод хамрагдсан хэсгээ яаж шалгуулах вэ? Системээс л харагдахгүй байна. За тооллого дангаар сая түрүүний хэлсэн тооллогын тодруулгын үйл ажиллагааг бол утас оператор аваад тэгээд ингээд дуусгачихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол харагдахгүй. Бичлэн тодруулган дээр бол дангаар систем нэвтрэх юм бол бүх асуултуудаа бөглөөд бүрэн гүйцэд хариулчих юм бол та тооллогод хамрагдлаа гэсэн энэ мессежийг бол тэр системээс л харагданаа. За тэгээ өнөөдрийн мэдээллийн цагийн үйл ажиллагаа маань өндөрлөж байна. Энэ манай видео Өдрийн зөвлөлийн пэйж болон сайтыг тавьсан тавхан бас зарим давхарцсан асуулт байсан учраас тэндээс бас нөхөд үзэх боломжтой. Өнөөдөр мэдээлэл хийсэн статистикийн хорооны бас багцтай баярлалаа. Бас идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. 7 өдрийн 74 оноор танилцуулцгаая. За баярлалаа.